Сайн байцгаана уу? Та бүгдтэйгээ таарад мэргээрээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. За би 6 дугаар сарын төлөв байдал, ажил, карьер, хайр дурлал, сахиусуудын зөвлөгөөг харж өгөх болно. 3 сонголтоор ер нь сонгож байгаа. За энэ 1-р групп, 2-р групп, 3-р групп. За ортолоод харуулъя. За энэ маань ийм хөөрхөн зурагтай цонхон голгоцсон хөөрхөн. За энэ болохоор чулуу нь болохоор аметист чулуу байгаа. За 2-р группийнх нь ийм хөөрхөн бүрээгээ үлээж байгаа. Ийм стикер байна. За энэ обсидан чулуу 2-р сонголтынх нь. За 3-р сонголтынх нь хөөрхөн цэцэгтэй ийм хөөрхөн стикер байна. За чулуу нь болохоор ийм саарл өнгөтэй ийм нэг чулуу байна. За та бүхэн эндээс харж агаад тэгээд сонголтоо тайван хийгээрэй. Бичлэгээ зогсоож агаад хийж болно. За 1-р бүлгийн ридингдээ тавтай морилно. За 6 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг үзэж өгч байна. За 1-р бүлгийн маань та бол ялж байна. Ямар нэгэн саад бэрхшээлийг даван туулах нэ энэ 6 дугаар сард. Тэгээд өөрийнхөө статусыг бас өөртөө тогтоож чадах нэ. Тэгээд та өөрөө ганцаараа бүхнийг бүтээгээд ер нь та бүгдийг бүтээж чадхаар бүхнийг ялан дийлэхээр харагдаад байгаа байхгүй юу? Хүсэл эрмэлзэл дүүрэн, шийдэмгий, шаргуу хөдөлмөрлөх өөрийн тэр статусыг маш сайн тавьж хэл хязгаараа бас маш сайн тавьж чадах нэ. Энэ бол маш мундаг байна 1-р бүлгийнхэн маань. За 1-р бүлгийнхний маань хараад ахад өнгөрсөн саруудад ингээд бусдтай жоохон муухай харилцаа үүсгээд жоохон сөрөг иймэрхүү байдал үүсгэжсэн болвол бусдыг гомдоогоод ингэжсэн болвол та 6 сард энэ байдлаасаа гарч ийна. Энд чинь бол маш амжилттай сайн байна. Тэгэд та энэ ерөнхий төлөв байдал дээр ерөнхийдөө та нэг зүйлээ маш удаан хийсэн байна л та. Тэгээд үр шимээ бас хүртэж чадахгүй энээсээ болоод та ерөнхийдөө өнгөрсөн саруудад жоохон сэтгэл дундуур байсан байна. Тэгээд бас ямар нэг гачигдал байна да гэдэг урдах зүйлээ л хараад мөнгөгүй байна да би ажил төрөлгүй байна да гэдэг ч юм уу ямар нэг зүйл дээр сэтгэлийн гутранг үзэлтэй байдал бас ажиглагдж байна. Тэгээд ер нь та бол алсыг жоохон ингээд нүдэ нээгээд сайн харах юм бол айгүй ойрхон танд маш сайхан боломжууд ойрхон байгааг энэ хөзрүүд маань илтгэж байна. Бас тэгээд сэтгэлээ гоё өөдрөг байлгаарай. Тэгээд 6 дугаар сардаа ерөнхийдөө талархал дүүрэн байвал илүү эерэг зүйлсүүд тань дээр буцаж ирдэг шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Ер нь байгаа зүйлс дээрээ анхаарах хэрэгтэй. Тэрэн дээрээ 6 дугаар сард ямар нэг байдлаар танд бас маш сайхан баяр хөөртэй мессеж, мэдээлэл ирэх юм байна л да. Магадгүй та гадаад явахаар зэхэж байсан бол тэндээс хариу ирдэг ч юм уу, нааштай хариу ирдэг ч юм уу. Ажлаа солих гэжсэн болвол тэр ажил чинь маш сайхан таныг хүлээж авахаар харагдаж байна. Тэгээд ерөнхий төлөв байдлууд бол ерөнхийдөө талархлаа, дүүрэн байлгаарай. Сэтгэл санаагаа маш гоё өдрөг байлгаарай гэсэн утгуудыг тавьж гин. Тэгээд та бас маш өөрийнхөө хил хязгааруудаа статустай маш сайхан тавьж эхэлж байна. Тэгээд ерөнхийдөө дайггүй харагдаж гин. Тэгээд 6 дугаар сардаа бас ингээд өөртөөгөө илүү их ажиллаад ингэснээрээ та бас өөрийнхөө тэр хүүхчиг энерги бас мэдрэх бас боломжтой байна л да. Тэгээд тэрнээсээ бас гоё зөн совн өөртөөгөө ажилласнараа зөн совнгоор чинь ямар нэг гоё зүйлс орж ирэх бас магадaltaй шүү. Тэрийг бас анзаараарай. За энэ 2 дугаар юу нь болох дээрээ ажил карьерийг харсан байгаа. Та болвол ерөнхийдөө
Уул нь бол шинэ үе дуусаад шинэ цикл эхлэхээр байхад та хуучин зүйлтэй хитрхийг чаргууцалтаад үлдсэн байна л да. Хуучин ажил ч юм уу нэг өөрийн нэг дадал зуршил байна л да. Тэрнээсээ ингээд уул нь шат агаа дараагийн шат руу гарахаар байгаад та хуучинтайгаа ингээд зуралтаад байгаад байна. Тэрнээсээ болоод өөртөө айгүй ингээд блок үүсгэсэн байгаад байна. Тэгж харагдчих шүү. Тэрэн дээрээ анхаараарай. За тэгээд уулын та бол маш гоё гал ирч хүчтэй, маш тийм гэгээлэг хүсэл тэмүүлэл дүүрэн дур булаам тийм сайхан хүмүүс байгаа байхгүй. Нэгдүгээр бүлгийнхэн маань магадгүй энд гал ордны хоньны орд, арслангийн орд, нумын орд ч бас байхыг үүсэхгүй. Тэгээд ажил төрөл болоод маш их ачаалалтай ажиллаж байна. Та ганцаараа бүх зүйлийг хийж байна. Энээсээ болоод та бас ингээд сэтгэлийн гутралд орсон байх магадлал бас өндөр харагдаж байна. Энэ дээр бас нэг зүйлээ хараад ажил төрөл ч юм уу ингээд хийсээр гаад тодорхой нэг гоё амжилт гаргаж чадахгүй байгаа нь харагдаад байна. Энэ маань харагдааг учраас энэ болох дээрээ 10 саваа гарч ирсэн байгаа тань. Тэгэхээр маш их ачаалттай байна. Та тэгээ бусдад ингээд ажиллаа энэ ажил энийг бусдад бас ингээд хүлээлгэж өгөх шаардлага гараад байх юм байна л да. Ер нь та өөрөө хийх ёстойгоо хийгээд бусдаа бас ингээд ажиллаа хуваарлаж өгвөл илүү танд бас энэ 6 сараад өгөөжтэй байх нэ. Тэгээд бас ингээд 5-ын аяг гараад ирсэн байна л да. Та тэгээд бас маш айгүй сэтгэл дундуур байна, гонигтай байна, гутралтай байна. Нэг ажил чинь магадгүй ингээд ажил чинь болохгүй байхад та тэрэн дээр хитрхийх анхаарлаа төвлөрүүлээд байна. Бага тэр аяг чинь аягандаа 2 аяг байгаа байхгүй юу? Тэрэн дээр анхаарлаа тавихгүйгээр та болохгүй байсан бүх зүйл дээр анхаарлаа тавиад хамаг сайн сайхан эрчим энерги ингээд унгаад байгаа шүү гэдгийг бас хэлж байна. Энэ хоёр маань ерөнхийдөө холбогдож байна л да. Тэгээд энэ бас ингээд сэтгэлийн гутрал, энд бас сэтгэлийн гутрал, энэ бас гутрал, маш их гутралтай байгаа энэ та бас 6 дугаар сартаа бас гутралтай байгаа юм байна. Одоо та мэдээд авчихсан болохоор та энэ дээр анхаарад өгчөхөд ерөнхийдөө маш сайхан эерэг сэтгэл зүйдээ маш гоё эерэг зүйлсийг бодоод талархал тэгээд байгаа зүйлсээ хараад ингээд ах юм бол танд маш гоё эерэг зүйлсүүд ирдэг юм гэдгийг та анхаарах хэрэгтэй. Тэрэн дээрээ төвлөрөх хэрэгтэй байна л да. Тэгээд та бас бусдаас мөнгө магадгүй танд ингээд тусламж хэрэгтэй бол бусдаас та ингээд мөнгө төгрөг ингээд зээлдэчээ гэж хэлэх юм бол та тэр чинь бас гоё биелэхээр харагдаж байна. Тэгээд банк санхугаас бас зээл хүсэх юм бол тэр чинь бас маш гоё ээлтэй нааштай хариу ирэх нэ. Магадгүй бас нэг өөр утгаараа тайлбарлавал та бусдад бас өглөг өгж яага болохгүй гэж бас тэрийгээ бас өгчвөл танд бас илүү сайн сайхан эрчим энерги орж ирэх бас магадлал бас өндөр байдаг шүү гэдгийг хэлмээр байна бас. За тэгээ би энэ их гутралаас яаж хэрхэн салах вэ гэж асуусан байгаа. Тэгсэн чинь 7-гийн сэлэм маань ингээд доошо хараад гараад ирсэн. Тэгэд энэ маань юу илтгэхэд байгаа вэ гэхээр та энэ 7 дугаар сарда 6 дугаар сарда уучлаарай. Хүмүүсийг айгуу гоё таньж эхлэх юм байна л да. Хин надтай ингээд цаашдаа гоё хамтарч ажиллахаар байна. Хин миний үнэнч сайхан найз байж үлдэхээр байна. Энд бүхнийг та ингээд энэ ажлыг би удаан хийснээрээ надад ямар үр ашигтай байх нь гэдгийг та бол өөрөө ойлгож мэдрэхээр байна. Энэ энергийг та 6 дугаар сараас та энэ энергиээс гарч байгаа нь харагдаж байна. Маш аавштай. Бусдаа сайхан харилцаж байна. Тэгээд бас хүмүүстэй статус тогтооно гэж ярьсан шүү дээ. Та бол маш мундаг байна шүү дээ. Та бол маш зүүн совин өндөртөө ийм сайхан хүн байгаа байхгүй юу? Дур булаам. Та бол хүсэл эрмэлзэл маш дүүрэн гал эрчим энергитэй маш сайхан хүн байна. Тэгээд та бол ингээд юу надад тохирох вэ? Юу надад тохирохгүй вэ гэдгийг та бол энэ хөдрийг 7-гийн сэрмээр та 6 дугаар сарда гарч чадчихна. Маш гоё байна. За Lovers card-аас ингээд хайр дурлалыг үзэж өгсөн. Энэ болохоор
хайрын хөзөр байгаа. Хайр дурлалыг үзэж өгсөн байгаа. Бүх хүсээгүй бодлуудыг төсөөлөд үзээрэй. Таны амьдралд шин боломжууд бий болох болно. Та хүсээгүй ч гэсэн боломжуудыг ингээд хараарай гэж шүү. Тэгэх юм бол танд маш гоё эерэг зүйлсүүд ирэх болно гэж хэлж штэ. Энэ дээр маш сайхан хөзөр буусан байна. За, энэ олох дээрээ бас маш гайхамшигтай хөзөр байна. Secret Union, ариун нэгдэл. Та ингээд нөхөртэй хүмүүс, ингээд их нартай хүмүүс байгаа бол харилцаагаа хүндлээрээ. Учир нь энэ харилцаа үнэхээр ариун юм. Та бол байгаа энэ сайхан нөхөртөө хань ижилдээ найз залуудаа ч юм уу иймэрхүү уулздаг хүмүүс байдаг л бол та нэг итгээд үзээрэй. Энэ харилцаа чинь бас маш гайхамшигтай, ариун нандин харилцаа шүү гэдгийг бас сануулж байгаа юм байна. За. 3 дугаар хөзөр маань Lovers card-ын. За, сэтгэл хөдлөл нь амьдралын зам ёсных бөгөөд зайлшгүй чухал хэсэг боловч таны ойлголтын гажуудуулж алсыг харааг бүрхэж болно. Аливаа зүйлсийг тодорхой харахын тулд та дургүйцлээ орхих ёстой. Аливаа зүйл чинь ингээд таны сансаар болохгүй байсан ч гэсэн та тэрнтэйгээ эвлэрээрээ гэсэн тийм харуулга мессеж илгээж байгаа юм байна л да. Та тэгээд энэ бодол оюундаа ер нь дургүй байсан зүйлсээ хүртэл ингээд та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна л да. За би энд бас Lovers-аас ингээд сугалж үзсэн байгаа. Тэгээд everything is here. Бүх зүйлс энд байна. Одоо байгаа гэсэн сүнслэг итгэлийг хүлээн авч одоо байгаа цагтаа амьдраарай гэж байна. Өөрт байгаа зүйлстэй талархаа гэж байна. Тэгэхээр талархах хэрэгтэй. Та бол ер нь жоохон талархах зүйлсийг ер нь талархлын affirmation бас сонсч ивэл их зүгээр юм байна да. Ер нь итгэл үнэмшлээ ерөнхийдөө та байгаа зүйлстэй ямар нэг танд хүн юм чинь мэдээж гоё зүйлс байгаа штэ. Тийм бүх зүйлс дээрээ талархаад ирэх юм бол маш сайхан эрчим тэрнээ дагаад эрчим энерги орж ирдэг юм шүү гэдгийг сануулж байна. За, Spirit of Life гинэ. Амьдралын энэ дээр болохлээрээ за жоохон хүлээж байгаарай. Амьдралын сэтгэл та хизээж ганцаараа байдаггүй. Амьдралын сүнс чамтай хамт байдаг гэдгийг санаарай гэж байна шүү. Дэлхий танд санаа тавьдаг гэдгийг ойлгороо. Энэхүү ухамсарт амарч өөрийгөө хөнгөн байдлыг мэдрэхийг өөртөө зөвшөөрөөрэй гэж байна. Таныг ер нь ингээд сүнслэг эрчим энергиуд маш их дагаж байна л да. Одоо нөгөө цахиусан тэнгэрүүд өвд ээдсүүд ер нь хамгаалдаг. Та бол ганцаараа биш шүү. Өөртөө маш гоё итгэл үнэмшлийг тэгэрээ гэсэн утгатай байна шүү. Тэгэхээр та өөртөөгөө маш гоё эерэг зүйлс ер нь бодож байгаарай. Тэгээд ерөнхийдөө хайр дурлалын тал дээр та байгаа харилцаагаа бас сайхнаар хүлээн аваад яг тэрэндээ итгээд ерөнхийдөө өөрийнхөө байдал жоохон сөрөг байдлууд дээрээ ажиглаад ингээд өгөх юм бол гоё ариун нандин харилцаа энд харагдаж байгаа байхгүй юу. За тэгээд энэ 6 сарын сахиусан тэнгэрийн зөвлөгөө. За, Архангел Майкл би чамд болон бусдын бие махбодыг сорилтыг эдгээхэд тусалж байна. Чи над шиг эдгээгч гэдгээ санаарай гэж шүү. Та ийм гайхамшигтай уулна. Та энэ Архангел Майкл шиг тийм бусдыг эдгэж чадах тийм гоё өндөр сүнслэг мэдрэмжтэй хүн байна л да. Та тэгээд энэ өөртөөгөө ерөнхийдөө та өөрийгөө олон бусдыг ангааж чадах тийм чадвартай маш гоё ангаагч хүн байна. Тэгэхээр та бол ийм гоё Архангел сахиусан тэнгэрүүд хүртэл энэ 6 сард чинь Архангел Майкл
хамгаалж явах юм биш үү? За дараагийн сахиусан тэнгэрийн хүзэр авсан байгаа. Мерлина гэдэг сахиусан тэнгэр. Танд хангалттай мэдээлэл байхгүй тул та эргэлзэж шийдэмгий бус байна. Шийдвэр гаргахаасаа өмнө судалгаа хийх эсвэл мэргэжлийн зөвлөгөө ямар нэг хүнээс аваарай гэсэн биш үү? Та ямар нэг мэдээлэл дутдаг болвол тэгээд ямар нэг өөрөөсөө илүү гоё юм сүнслэг зүйлсийг ингээ мэдэрдэг одоо аураа уншлахоо ч юм уу тиймэрхүү хүмүүст үзүүлээд ингээ зөвлөгөө аваад үзээрэй. Тэр хүмүүс чамд бас энэ гоё миний хэлэх гээд байгаа зүйлсийг болоод хүргэж өгөх болно гэсэн байх шүү. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань ерөнхийдөө өөртөө анхаарад өгөөрэй. Тэгтээ та бол маш мундаг байна. Ингээд бусдаа сөрөг харилцдаг байсан бол энийг бас гоё даван туулж чадсан байна. Бас бусдыг бас шүүж чаддаг болсон биз дээ. Хин тантай цаашдаа ер нь ингээ хамт байхын гэдгийг бас маш гоё ойлголттой болчихсон байна. Тэгээ та бол ийм гоё өөрийнхөө статусыг өөрийнхөө байр суурийг ингээд тогтоож чаддаг болсон биз дээ. Тэгэхээр та маш амжилттай байна. Тэгэхээр та бол одоо энэ 6 сардаа ингээд болохгүй байсан энэ хуучин зүйлсүүдэд орхимоор байна. Ийм болохгүй байгаа зүйлсүүдээ шинэ эхлэл рүү ороод ингээд явах юм бол танд бол амжилт маш ойрхон энэ 6-гийн сав ийм гоё дур булаам, эрч хүчтэй, гал энергитэй ийм сайхан хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр та ямар нэг зүйлс дээр ер нь гоё альва зүйлийг гоё талархах хэрэгтэй. Энэ дээр таларх нь энэ дээр бас everything is here гэж бас талархлын хүзэр гарч ирсэн. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань энэ дээрээ сайн анхаарад өгөөрэй. За тэгээд уншлага нь ингээд дүүрж байна. Баярлалаа. Баяртай. За хоёрдугаар группийнхэн маань reading-дээ тавтай морилороо та бүхний сонгосон стикер маань энэ хөөрхөн бүрээ үлээж байгаа энэ стикер байгаа. За энэ сонгосон чулуу маань хар обсидианд хамгаалтын чулуу байгаа шүү. За 6 дугаар сарын төлөв байдал маань энэ дээгүр хигнэнүүд байна. Та бол 6 дугаар сард урдны саруудад бол бусдтай жоохон ингээд санал зөрөлдөж хитрхийг гал ирчмээр ажилдаг байсан бол 6 дугаар сард энэ энерги чинь тавигдаж байна. Дараа нь та бол өөрийнхөө дотоод хүүхдтэйгээ маш сайхан холбогдож өөрийнхөө юу хийж чаддаг гэдгийг өөрийнхөө дотроос олж нээж харагдаж байна. Тэгээд та бол өөртөө дотгошоо илүү их хандснараа одоо юу хүсэж мөрөөддөг, ямар тэмүүлэлтэй, ямар хүсэлтэй юу хийвэл та амжилттай гэдгийг та өөрөөсөө олох боломжтой харагдаж байна л да. Энэ ч гэсэн ялгаагүй. Энэ хүзэр маань болохоор та бас дотоодтойгоо илүү их ойлгоснороо юу хийх ёстой, урд нь олоо жоохон ингээд төрөгдийн байдалтай байжсэн болвол та дотоод хүүхдтэйгээ ажилласнараа та энэ төрөгдлөөс 6 сарда маш хурдан гарч ийна. Танд амжилт хүсье. Тэгээд 6 дугаар сарда та бусдаа жоохон ингээд хатуу хэрэглээд жоохон бусдыг гомдоох гэдэг талууд маш их ажиглагдаж байна. Та энэ дээр анхаараарай. Бусдаа жоохон эвгүй үг хэлээд гомдоох гэдэг иймэрхүү байдал ажиглагдаж магадгүй. Бас айгүй оюун ухаанаараа одоо ингээд хурдстайгаар нэг зүйлийг бүтээх гээд байгаа байхгүй. Магадгүй та энэ хурдстаа хийж байгаа зүйлээ та буцаагаад бодоод үзээрэй, хянаад үзээрэй. Тэр нь зөв шийдвэр үү, буруу шийдвэр үү гэдгийг маш сайн ингээд логик ухаанаараа өөрийгөө ингээд дотоодтойгоо маш сайхан холбогдснараа та энэ шийдвэрээ өөрөөсөө ингээд олж нээх боломжтой юм аа. Тэгэхгүйгээр өөртөөгөө харилцахгүйгээр энэ шийдвэр бол магадгүй буруу сонголт хийх магадaltaй учраас та дараа нь харамсах гээд байгаа байхгүй юу? Тийм болохоор та энэ дээрээ маш анхаарад өгөөрэй. За тэгээд 6 дугаар сарда та бас маш гайхамшигтай ийм
аялахаар явахаар байна л да. Та магадгүй Монгол орноор аялдаг ч юм уу, эсвэл гадаад орнд аялдаг ч юм уу. Ямар ч лээсэн та сөрөг зүйлсүүдээ бүгдийг орхиод ингээд аялахаар төлөвлөд ингээд явж байгаа байхгүй юу? Энэ бол маш зөв алхам байна л да. Энэ хөзөр маань. Тэгэхээр ерөнхийдөө таны төлөв байдал 6 дугаар сарда та ер нь өөртөө л ерөнхийдөө ажиллаад ерөнхийдөө дотоод хүнтэйгээ өөртөө илүү их холбогдоод байх юм бол та бол зөв шийдвэрийг гаргах юм а гэдэг зөвлөгөөл гарч ирээд байна л да. За тэгээд 2 дугаар игнэ нь болох тэрэ мөнгө санхүү карьер гэсэн байгаа. За та бол маш зүүн совын өндөртэй, маш уянлаг, тэгээд өөрөө зүүн бэлэг сайтай, им сайхан хатан энергитэй, өөрөөсөө та мөнгө төгрөгийн тал дээр та бүтээх чадвартай ийм гоё энергитэй хүн байгаад байгаа байхгүй юу? Бүхнийг та бүтээж чадах, төрүүлж чадах, тэгээд амжилтанд хүрч чадах ийм гоё импресс карт аюу тийм зүүн бэлэг өндөртэй эмхтэй санварт нь багхгүй юу. Тэгэхдээ эрэгтэй хүмүүс ч гэсэн тэгж сонсож болно эрэгтэй талд. Тэгээд таны амьдралд бол маш сайхан азийн хүрд бас нээгдэж байна. Таны азгүй байсан зүйлүүд чинь бүгд дуусгар болсон. Одоо энэ 6 дугаар сард чинь танд мөнгө санхүүгийн тал дээр, ажил карьерийн тал дээр аливаа сайхан зүйл дээр таны азийн хүрд яг таны тал руу ингээд эргэцэн явж шүү. Танд бол маш их амжилт хүсье. Энэ Дэвэл гэдэг 10-ын азийн хүрд байхгүй юу? Тэгээ та бас зүм бэлгээрээ маш сайхан өөрийнхөө зүм бэлэг юм мэлмих хүр дээрээ та зүүн совонгороо та ажил төрлийн тал дээр маш сайхан шин зүйлийг бас олж нээх чадвар нь байна. Тэгээ та ажил энэ 6 дугаар сартаа маш гоё ингээд амжилт бүтээлийг хийж чадхаар харагдаж байна. За урд нь бол та ингээд 2-ын сэлэн маань доош хараад гарч ирсэн. Та бүх зүйлийг ингээд 2-ын сэлэн маань ер нь эргэлзээ, тэнэгэлзээ маш их байсан болвол яг ямар зүйл рүүгээ явбал зөв байсан, инээдэр эргэлзээ байсан болвол та бол 6 дугаар сарда энэ хүнд энергиэсээ гарч ийна гэж ойлгож болно. За энэ сэлэмний хатан Queen of Swords гэдэг сэлэмний хатан маань доош хараад гараад ирсэн. Тэгэхээр та бас нэг бусдтай жоохон онцгүй үг хэлээрээ жоохон гомдоох гээд баг энэ хоёр яг л адилхан гарч холбогдож байна л да. Тэгэхээр та уул нь бол хатан энергитэй тийм эрх мэдэлтэй ийм хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та маш зүүн бэлэг өндөртэй хүн тэгсэн мөртлөө та ажил төрөл дээрээ жоохон бусдыг гомдоох гээд жоохон санхүү мөнгө тал дээрээ бас ингээд урлаг зарлага маш хянамга байлгаарай гэдгийг бас харуулж байгаа юм байна. Тэгээд бусдад бас нэг жоохон төрөнгийн харилцаа бас үүсгэж магадгүй. Тэгэхээр орж ирсэн орлогондоо маш гоё талархалтай хүлээн аваад мөнгө санхүүгээ маш гоё ингээ хянамга зарцуултаа ингээд хянамга хандаж зарцуулж байгаараа гэсэн мессеж бас илгээж шүү. За 7-гийн сэлэн маань доош хараад гараад ирсэн. За тэгэхээр зэрэг энэ маань та цаашдаа таны ажил карьерт ямар хүн чухал, ямар хамтрагч танд ээлтэй, ямар хамтрагч нь танд болохгүй байгааг та өөрөө олж нээж чадхаар байгаа байхгүй. Яагаад гэвэл та зүүн бэлэг ийм гоё өндөр мэдлэгтэй ийм хүн учраас та хинтээ ажиллаа хамтарч хийх үү, цаашдаа энэ хүн миний хамтрагч байж чадах уу гэдэг эргэлзээнүүдээс та 6 сарда та гарчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр маш гоё гарч ирсэн байна. Мөнгө төгрөг санхүүгийн тал дээр тэгээ та өөрийгөө ер нь бол та ганцаараа л шийдвэр гаргаад ганцаараа хин нэгнтэй хамтрахаасаа илүү би өөрөө бүгдийг хийж чадах юм байна гэдэг тийм мэдрэмжийг өөртөө та суулгаад
өөртөө ингээ хэрэгжүүлээд явхаар харагдаж байна. За энэ доотлын нэгнэн дээр болохоор хайр дурлалыг харсан байгаа. Энэ болохоор маш хөөрхөн soulmate гарсан байгаамаа. Тэгэхээр сэтгэлийн хань, чиний хань тань сүнсээрээ аль хэдийн тантай хамт байна. Үүнд итгээрээ тэд бие махбодын хувьд илрэх болно гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр та гой заяаныхаа хантайгаа аль хэдийн сүнсээрээ холбогдсон байна л да. Тэгээд эндээ итгээрээ тэгээд уулзаж бариад тэгээд та маш гоё мэдрэмжийг авах юм байна л да. За 2 дугаар картыг нь үзье. Ийм гоё зураглалтай. За энэ алах дээрээ sexual union гинэ. За бэлгийн холбоо гэсэн нэртэй юм байна л да. Нэг нэгнээ мөнхийн сүнс болох газрыг хүнддэг. Учир нь тэнд та жинхэнэ наз жаргалыг олох болно гэсэн бэ шүү. Та юм гоё хайртай хантайгаа, хайртай найзтайгаа хаанч уулзсанд тэр газар чинь тэгээд таны гоё сүнсний мэдрэмжийг төрүүлэх газар байна шүү. гэж байгаа юм байна. Гайхамшигтай. За 3 дугаар хайрын хөдрийг энэ хөдрийг сонгосон байгаа. За хэрвээ та ямар нэг зүйл хийж чадвал юу хийх байсан бэ? Хариулт нь таны оюун ухаанд биш, харин зүрх сэтгэлд нь оршдог. Учир нь зүрх бол сэтгэлийн үүд хаалга юм аа гэж шүү. Гайхамшигтай зөвлөгөө ирсэн байна. За тэгээд энэ хөзөр маань lovers одоо хайрын тал дээр би сахиад зөвлөгөө авсан байгаа. Perseverance гинэ. Тусч байх гэсэн бэ шүү. Та ямар ч сорилтыг даван туулж эерэг талд илүү хүчтэй гарч ирэх хүч чадалтай өөрийн тэсвэр хатуужил чадвартай итгээрэй гэсэн бэ шүү. Тэгэхээр та маш мундаг тийм тэсвэр хатуужил сайтай ямар нэг зүйлсийг та хийж чадхаар хүчтэй тийм энергитэй маш мундаг хүн байна. Зөвлөгөө маягаар ингээд гарч ирсэн. За тэгээд дэдүүрээс open таны өмнө хаалга нээлттэй гэсэн бэ шүү. Цэвэр санаа орчлон ертөнцид хаалгыг нээж боломжгүй зүйлийг боломжтой болгодог. Сайн сайханд гүнээ итгэж эд шидийн үйлдэлүүдийг ажиглаараа гэсэн бэ шүү. Та жоохон итгэл үнэмшилтэй байх юм бол эд шидийн зүйлс болдог юм шүү. Та итгэлтэй байгаарай. Ийм гоё үд хаалга таны амьдралд нээгдэн гэдэг та итгээрэй гэж гоё зөвлөгөө гарч ирсэн байх шүү. Хайр дурлалын тал дээр би тэгж асуусан байгаамаа. За дараагийн сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө карт. Desire гэсэн байна. Desire хүсэл гэсэн байна. Нөхцөл байдал одоогоор тиймч таатай биш байна. Хүлээгээрээ эсвэл өөр сонголтууд хайж олох. Тэнгэр элч нар танд туслаж, удирдан чиглүүлж, тайвшруулахыг хүсээ гэсэн байна. Танд ямар нэгэн гарц гаргалгаа байхгүй мэт санагдаж байгаа л бол та ямар ч хэсэн сахиусан тэнгэрүүд байгаа шүү. Тэд нар танд чиглүүлэх зөв замыг чинь чиглүүлж өгнө шүү. Өгнө гэдгийг 6 дугаар сарын сахиусан тэнгэрүүд маань зөвлөж шүү. За энэ Rosita гэж сахиусан тэнгэр. Энэ хөөрхөн сахиусан тэнгэр байдаг. За та залуу хүмүүстэй ажиллах авьяастай бөгөөд таны тэнгэрлэг зорилго бол хүүхдүүдэд туслах, зааж сургах, эсвэл хүмүүжүүлэх явдал юм а гэсэн байна. Та бол залуучуудтай илүү хандах юм бол та маш сайхан залуучуудыг илүү гоё сүнслэг, ийм гоё зам руу хөтлөх чадах тийм авьяас чадвартай, тийм гоё багшлах чадвартай, тийм гоё авьяастай хүн байна л да.
Тэгэхээр та энэ 6 дугаар сарда ерөнхийдөө өөрийгөө ерөнхийдөө дотоод хүүхдтэйгээ ажиллаад ерөнхийдөө цаашдаа тэгээд та ирээдүйн залуучуудад ийм гоё мессежийг хүргэж чадах ийм гоё сүнслэг хүн байх шүү. Тий одоо энэ дээр бас тий импресс эмгтэй санаартан гэдэг ийм гоё карт гарч ирсэн. Та тэгэхээр 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ер нь бол зүүн биелэг өндөртэй, зүүн совын өндөртэй, ер нь бол өөрийнхөө бүгдийг бүтээж чадгаар маш сайхан энергитэй хөзрүүд гарсан байна. Тэгээ сөрөг талууд нь бүгдээр энэ 6 сард ерөнхийдөө тавирж байна. Гэхдээ бусдтай жоохон онцгүй харилцаад байгаа энэ харилцаагаа жоохон энэ дээр анхаараарай. Тэгээд бас хурдан шийдвэр гаргадаг энэ тал дээрээ ажиллаад бас анхаараад аваарай гэсэн бэ шүү. За тэгээд 2 дугаар бүлгийнхэнд маань амжилт хүсье. Тэгээд баярлалаа. За 3 дугаар бүлгийнхэн ридингдээ тавтай морилно. Та бүхний сонгосон стикер маань энэ хөөрхөн цэцэгтэй, энэ хөөрхөн энийг яг юу гэдгийг нь сайн мэдэхгүй байна л та. Ямар ч хэлсэн хөөрхөн стикер байгаа. Тэгээд та нарын сонгосон чулуу ийм нэг саарл өнгөтэй ийм бүрэнхий чулуу байгаа. За та нарын 6 дугаар сарын ерөнхий төлөв байдал маань энэ чинь харагдаж байна. Та нар уулын зүүн совын өндөртэй хүмүүс байна. Гэхдээ зүүн совингоо ер нь сонсохыг хүсэхгүй байгаад байна. Зүүн совингоо тэгээ сонсдог ч гэсэндээ буруугаар ашиглаад ингээд яваад байна. Жохон ингээд хатуугаар ирвэл жохон хуурам мэхлэлт хийдэг ч юм уу. Энэ хай престес хүзэр маань энэ карт маань доош хараад ирэхээрээ тиймэрхүү утгыг агуулдаг шүү. Тэгээд ер нь өөрийнхөө зүүн совныг буруугаар ашиглаад байна. Өөрийгөө сонсохыг хүсэхгүй байгаад байна. Хэрвээ та ингээд дотоод хүүхдтэйгээ ингээд ажилласнараа дотоод хүүхдтэйгээ одоо юу хийж чадвал би илүү их авьяастай, юу хийвэл би илүү амжилттай гэдгээ та өөртөө холбогдснараа илүү олох боломжтой байгаа хгүй юу? Тэгснэрээ танд ингээд шинэ гоё зүүн сонгоорч шинэ гоё ажил байж болно, бизнес байж болно. Шинэ эсвэл бол бизнес шинэ санаанууд гарч ирж болно. Тэгэхээр та дотоод хүнтэйгээ ерөнхийдөө ажиллах хэрэгтэй байна л да энэ 6 сарда. Тэгэхээр бас магадгүй танд 6 дугаар сард хуурам мэхлэлт худалч тийм хүмүүстэй таарлдвал та болгоомжтой байгаарай. Иймэрхүү хүмүүсээс ер нь ингээд худлаа танаас мөнгө зээлээд авдаг ч юм уу. Эсвэл ажил төрөл дээрээ жоохон ингээд худлаа ярьсан тийм хүмүүс яах юм бол та тэр хүмүүсийг олж таньснараа зүүн сонгоо уулна ажиллуулснараа энэ хүмүүсийг таних боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр та ийм хүмүүсээс та болгоомжлоорой гэсэн юмыг сануудлага байна л та. Энэ болох дээрээ зоологийн сэлэм байгаад байгаамаа. Тэгэхээр та энэ худал хуурмаг иймэрхүү зүйлсийг энэ 6 сардаа ер нь анхаараарай. Энэ дээр бол анхааруулга ирж байна. Янз бүрийн хүнд мөнгө төгрөг бити зээллээрээ янз бүрийн хуурмаг тийм хүмүүстэй таарлаж магадгүй гэсэн үндсэн дээр танд зөвлөгөө олгож хэлж байгаа шүү. За тэгэхээр 6-гийн 7-гийн саваа маань доош хараад гараад ирсэн. Та бол итгэл үнэмшилтэй бууж өгөөрэй гэсэн байна. Бүтлгүүтлээ хүлээн зөвшөөрөөрэй гэсэн бэ шүү. Ер нь бол бүтлгүүтэл янз бүрийн алдаа дутагдал байсан, худлаа итгэл үнэмшил байсан бол тэрэндээ бууж өгөө. Ер нь бол ертөнцийн өмнө бууж өгөө гэдэг шиг л та ер нь энэ итгэл үнэмшил гэдэг зүйлдээ ер нь бууж өгөөд ингээд иймэрхүү зүйлсээ өөрөөсөө олж танаарай гэсэн утга санааг гаргаж байна. Тэгэхээр та энэ худлаа итгэл үнэмшилтэй хүлээн зөвшөөрөөрэй гэсэн үндсэн дээр гаргаж ирсэн байна. Тэгээд
8 аяга маань маш олон та магадгүй нэг ажлыг маш олон жил хийсэн байж магадгүй. Тэгэхээр та энэ ажлаа олон жил хийж агаад тэгээд нэг л зүйл болохгүй болоод та бүр сэтгэлээр унаад та ийм сайхан хөдөлмөрөөр орхиод ингээд 6 сар руу орж ийн л та. Магадгүй энэ бол үр шимээ өгч чадахгүй байна. Таны яг хүсснээр байж чадахгүй байна. Магадгүй таны зөн сонгоор таны яг хийх ёстой ажил чинь биш болохоор та энийг орхиод явж байгаа бас харагдчих шүү. За одоо энэ болохоор мөнгө санхүү карьер үтсэн байгаа. Та бол уулна энэ ялалтыг байгуулад ингэ явж байгаа байхгүй юу? Өөрөөсөө бүх зүйлийг бүтээгээд ялалтаа байгуулад энэ 6 сар руу маш хурцтайгаар та орж ийн л та. За тэгэхээр та ер нь бол удаан боддог, ер нь альва зүйлийг ингээд уул сууртайгаар бодоод ажил төрөл, мэргэжил, санхүү, мөнгө төгрөг дээрээ маш удаан бодсон. Тэр зүйлтэйгээ та 6 сар руу орж ийн л та, маш гайхамшигтай байна. Та бол зөв алхмаа хийгээд маш удаан төлөвлөсөн ажил карьер чинь маш хурцтайгаа удаанаар ингээд төлөвлөсний үндсэн дээр та маш гайхамшигтай мөнгө төгрөгийн санхүүгээ дээшлүүлэх боломж үүд хаалгач нэгдсэн байх шүү. Тэгээд магадгүй залуучууд маань ингээд бас үйл хөдлөлөө хийгээд яг гал эрчмээрээ та нарын хийж байгаа зүйлс чинь бас яг үнэхээр хийх ёстой ажил шүү гэдгийг бас сануулж байна л да. Маш гал эрч хүчтэй. Ер нь бол энэ дээр харах юм бол ер нь саваа маань гал эрчмийг харуулдаг хонь, нум өөрчөө юу лээ. За тийм ордуудыг илэрхийлдэг. Тэгэхээр залуучууд маань маш сайхан шинэ зүйлсийг үйл хөдлөлөө хийгээд явж байгаа харагдаж байна. Энэ бол зөв алхмаа хийгээ явж байгаа юм байна. Тэгээд таны бас ингээд бодол санаагаар чинь маш гоё мэдрэмжээр ингээд бодлоор чинь маш гоё шинэ эхлэлүүд ингээд орж ирэхээр харагдаж байна л да. Энэ зүйлс чинь бас зөв алхам шүү гэдгийг л хэлэх гээд байна. Бодлоор чинь дамжаад мэдрэмжээр чинь орж иж байгаа бүхэн чинь тэр чинь зөн сонгоор орж иж байгаа учраас энэ бол зөв алхам шүү гэдгийг хэлж байна. За магадгүй зарим нэг хүмүүс маань энэ Knight of Wands савааны жанжин гараад ирсэн. Тэгэхээр маш хурцтайгаар та нэг зүйлийг айгүй гал ирч хүчтэйгээр эхлүүлж яана л да. Гэхдээ та энэ дээрээ зөвөө хитрхи хурдан шийдвэр гаргахаасаа жоохон ажил төрлийн тал дээр ч юм уу ямар нэг мөнгө санхүүгийн тал дээр хөрөнгө оруулах ч юм уу мөнгөө зарлахдаа ч юм уу та маш хянамгай бодож энэ яг зөвөө гэдгийг маш сайн тунгаагаарай. Тэгж анхааруулга ирж ийн л та. Тэгэхээр та энэ 6 сарда маш тийм хурдан, тийм гал эрчмийг харуулахгүйгээр нухацтай бодолцож үзээрэй. Мөнгө санхүүгийн тал дээр, ажил карьерийн тал дээр ер нь бол альва зүйлийг хийхдээ маш нухацтай, хурцтай шийдвэр гаргахгүйгээр өөртөө сайн бодорой гэсэн байх шүү. За дараагийн карт маань 6-гийн зоос гарч ирсэн. За энэ маань болохоор та магадгүй танд мөнгө төгрөг хэрэгтэй болвол ингээд бусдаас зээл авах ч юм уу, бусдаас мөнгөний тусламж гуйх ч юм уу та иймэрхүү зүйлсийг бас хийж болохоор байна л да. Танд бол гараа сунгах хүмүүс бас гарч ирэхээр байгаад байна. Тэгээд ажил төрлийн магадгүй та бизнесээ бас ингээд эхлүүлээд ингээд явж байгаа учраас энэ дээр ингээд энэ King of Wands мөнгө төгрөгийн юун дээр банк санхүүгээс бас мөнгө авах боломж нээлттэй байгаад байна. Магадгүй та бас хэн нэгэнд бас тусламж өгч болох юм аа бас.
туслаж дэмжиж заавал мөнгө гихгүйгээр бас нэг сайхан сэтгэлийн урмын үг байдаг ч юм уу тий. Ямар нэг байдлаараа та нэг хүнээс тусламж гуйх ч юм уу эсвэл та хүнд өгөх ч юм уу иймэрхүү байдлаар танд бол нээлттэй байх нэ энэ 6 дугаар сартаа. За тэгээд ажил хайр дурлалыг нь харсан байгаа. За энэ карт маань гарч ирсэн. Хайр дурлалын тал дээр. За энэ алах дээр амьдрал бол байнга өөрчлөгддөг олон тооны мөчлөг юм аа. Өөрчлөлтийг эсэргүүцэх үед бид амьдралын байгалийн урсгалыг эсэргүүцэх шаардлагагүй. Стрессийг бий болгодог. Урсгалын дагуу яваа. Энэ нь хаашаа явж байгаа нь та гайхах болно гэсэн байна. Та янз бүрийн зүйл дээр одоо эсэргүүцэхгүйгээр хүлээн зөвшөөрч чадах юм бол та стресс энтриг ингээд өөрөөсөө холдуулж чадах юм байна л та. Хайр дурлалын тал дээрээ. За хин нэгнтэйгээ ингээд хайртай хүнтэйгээ ч юм уу та маш сайхан байгаагаар нь ингээ хүлээн зөвшөөрөх юм бол стресс энтер чинь ер нь багасаад ер нь тайван тогтун байгаараа л гэсэн утгыг танд харуулж байна. За 2 дахь үзэр маань энэ soulmate гэсэн байна. Энэ яг жинхэнэ нөгөө таны заяаны ханчин юм байна л да. Та бол гэр бүлтэй хүмүүс ч юм уу найз залуу ихнэр нь ч юм уу эсвэл үерхдэг хин нэгэн байдгийн болзоонд явж байгаа энэ хүн чинь таны сүнсний чинь soulmate, сүнсний чинь хамтрагч мөн шүү. Ийм хүн бол та энэ хүнийг манифест хийжсэн байж болно. Энэ хүн чинь яг л таны тэр сүнсний хамтрагч чинь мөн шүү гэдгийг илэрхийлээд байна. За 3 дахь үзрийг маань харах юм бол гоё хүзэр гарч ирсэн. Байгальтайгаа нэг гоё холбогдоод байгаа юм шиг. Wait гинэ. За хүлээгээрээ гэсэн байна. Үүнд яарах хэрэггүй. Үүнд яарах хэрэггүй. Байгальд урам зориг өгөөрэй гэсэн байна. Та тэгэхээр янз одоо нэг айгу хурдан ингээд нөхөртөө болчих юмсан гэдэг ч юм уу шинэ хайр дурлалтаа учирсан синглчүүд маань тэгж их яарахгүйгээр ер нь жоохон хүлээгээд байжсэн дээрээ юм бол аясаараа болдгийм аа. Тэгээд байгальд гараарай. Ер нь сайхан эрчим энергийг байгалаас авснараа танд сайн сайхан хүн орж ирдэг шүү гэсэн мессеж илгээж байна. Тэгж орж ирж байна. За энэ хүзрийг do it your way гинэ. Та өөрийнхөө хийгээрэй гэсэн байна. Чи хизээж тохирохгүй байсан. Та шинэ илүү сайн ертөнцийг бүтээхийн тулд энд байгалийн зэрлэг чөлөөт хүч байхаар төрсөн. Энэ ертөнцид гарч ирэх цагаасаа эхлэн эд шидийн бүх ийл зүйлсийг ойлгодог гинэ. Тэгэхээр та бол өөрийнхөө бүх зүйлийг хийгээрээ юу хүсэж байна, юу бүтээмээр байна, юу хийж энэ 6 сард юу хиймээр байна. Энэ бүхнийг та өөрийнхөө л хийгээрээ гэж юм л та. Тэгээд тохирохгүй байна гэж бодсон ч гэсэн та өөрөө тэрийг хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө л ер нь хийхийг хүссэн тэр бүхэн рүүгээ яваарай л гэсэн утга санааг ер нь агуулж байгаа юм болов уу гэж би ойлгож байна. За дараагийн зөвлөмж карт маань one of kind гэсэн байна. Нэг төрлийн гэсэн байна. Та энэ ертөнцид гарч ирсэн цагаасаа эхлэн ер бусын авьяастай, оддын гэрэл, амьтдын дуун хоолойг
эд шидийн бүхий л зүйлсийг ойлгодгоо гэж байна. Тэгэхээр та энэ айгу хөөрхөн байгаа энэ хүүхдийн зурагтай. Тэгэхээр та бол маш уул нь бол маш сүнслэг юм хүн байгаад байна. Тэгэхээр амьтдын дуу хоолойг ч юм уу байгалийн тэр байгальтайгаа маш гоё харилцаад явах чадвар тийм юу мэдрэмжүүд танд байгаад байна гэсэн байна. Тэгэхээр та бол энэ байгальтайгаа л ерөнхийдөө ойр байх зөвлөгөөнүүд их гараад байна л да. За дараагийн хүзэр маань Rosita гэд 6 сарын сахиусан тэнгэрүүдийн зөвлөмж гарч ирсэн. Та болол юу яаж юм л та? Rosita маань та залуу хүмүүстэй ажиллах авьяастай бөгөөд таны тэнгэрлэг зорилго бол хүүхдүүдэд туслах, зааж сургах, эсвэл хүмүүжүүлэх явдал гинэ. Тэгэхээр та маш тийм өөрийнхөө зүүн совинтойгоо илүү их ажилласнараа та бол ингээд бусдад сайн сайхныг түгэж чадах тийм гоё чадвар нь танд байгаад байгаа юм байна. Тэгэхээр та өөртөө итгээрээ энэ зүүн совингоо сонсороо. Одоо энэ дээр та сонсоод танд гоё шинэ ихтлэл ирнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр та сонсохгүй байгаад байгаа. Тэгэхээр өөртөөгөө ингээд зүүн совингоор ч сонсснороо өөртөө ажилласнараа маш гоё зүйлсийг шинэ эхлэл орж ирж цаашдаа та бол ийм гоё хүүхдүүдтэй шинэ ирээдүйн ийм гоё хүүхдүүдтэй ажиллах чадвар авьяас нь танд байгаад байна шүү гэдгийг сахиусан тэнгэрөө зөвлөд байна. Тэгэхээр та 6 дугаар сартаа өөрийнхөө дотоод мэдрэмжтэйгээ өөртөөгөө ер нь холбогдорой гэдэг зөвлөмжийг өгөхийг хүсэж байна. За Атхена гэж сахиусан тэнгэрийн зөвлөгөө авсан байгаа. Чи бол хүчрэг байх нь аюулгүй. Та бусдад болон өөртөө ашигтайгаар хэрхэн хүчрэг байхаа мэддэг гэж шүү. Тэгэхээр та маш мундаг байна штэ. Та хүчрэг гэдгээ мэдчихэм бити хүчрэг гэдгээ хичрэг байх нь аюулгүй. Та бол жоохон аюултай гэж мэдэрдэг бол тэр бүхнээсээ салах хэрэгтэй. Та бусдад болон өөртөө ашигтайгаар ямар нэг зүйлсийг та хийж чаддаг тийм хүчрэг, тийм энергитэй хүн шүү гэдгийг харуулж байна. Тэгэхээр 3 дугаар бүлгийнхэнд тэгээд 6 сард нь амжилтыг хүсье. Та бүгдтэй маш их баярлалаа. Дараагийн уншлагадаа уулзъя. Баяртай.